За энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтууд бол харин ч иргэнийх эрхийг хамгаалсан ийм хуулийн заалт байна. Энэ бол үндсэн хууль зөрчсөн байна гэж би ерөөсөө яагаад ч үзэхгүй байна. Яах гэж бид нар Монгол улсын ардчилсан үндсэн хууль гэдэг нэр томьёо өгсөн. Иргэний үндсэн эрх хэрэгчлөөг л хангах хэрэгтэй. Энийг бол дэмжиж чадахгүй юм байна. Хоёрдугаарт сая бямцагтараа хэлж байгаагаар бол тэр 10 оны үйл явдал чинь одоо цэцгийн дээр хөхтөнгөр ийм хөхтөнгөр гэж юу байх вэ? Одоо энэ нөхдүүдийг одоо ингэ Мөнхбаатар одоо өнөөдөр бол Мөнхбаатар гişүн байна л да. Манай гişүүд энэ тэнд очиж маргаанд нь оролцоод энд ирж юм ярьдаг биш. Шийдвэр гаргасан хүмүүс нь ирж юмаа танилцуулаад бид нар асуулт асуухгүй байж болно. Цэцгийн гişүүдээс. Бид нар санал хэлдэг байх хэрэгтэй. Яах гэж их хурл байгаа юм. Яах гэж бид ард түмний төлөөлөл болоо суугаад тэдний эрх ашиг хамгаална гэж байгаа. Яагаад их хурлын гишүүдийг сонсч болохгүй байгаа юм. Тэр бол цэцэд халдаж байгаа хэрэг биш. Бид нар ийм өнцгөр ингэж үзээд байна. Та нар минь дараачихын шатны суудлаараа шийдэхдээ анхаар эсвэл дараачийн хэрэг явдал дээр ийм юм анхаар гэж энэ олон өнцгийг бид нар хэлэх хэрэгтэй байхгүй. Тэд нар сонсох ёстой үүрэгтэй. Харин асуулт асууж байцаат маягийн юм хийхгүй байж болно. Тэгэхээр энийг өөрчлөе л дээ. Их хурлч хууль тогтоодог байгууллага шүү дээ. Одоо бүр амар юм бол үзмжээрээ асуудал шийддэг. Гадаадынханд хүртэл үйлчлсэн шийдвэр гаргаж ирсэн цэцгийнх нь. Тэгэхээр ерөөсөө юм биш байна. Энэ цэцгэрний намжтын захиалга дүүрсэн юм шүү. Боловсралтай хүүлч гайгүй юмнууд нь байхгүй болсон юм шүү. Ер нь одоо би тэгж хараад байна. Ийм байж болохгүй. Тийм учраас улсын хууль тогтоодог байгууллагын хувьд цаашдаа энэ асуудал дээр онцгой анхаарал тавиад бид нар ажлын хэсэгт нь ч бол орж ажиллая. Байрандаа л бай. Хүний иргэний үндсэн эрхчлөлийг хамгаалдаг ажлаа л хий гэж хэлье. Даргамалт палдгадж долдгондог тэгээд нэг хэдэн хүний томлогон дээр заваардаг ийм байгууллагыг бол өөрчлөх хэрэгтэй юм байна. Дэмжиж чадахгүй юм байна.